Бидний амьдарч буй ертөнц ганц биш. Төсөөллийн ард фэнтези, sci-fi, анime, тоглоомын ертөнцүүд гээд уран зохиолын төрөл бүр өөрийн дүрм, өөрийн түүхтэй оршдог. Зарим нь нийлдний хөв тавиланг өгүүлж, зарим нь технологиор ирээдүг тайлбарлаж, зарим нь ганц дүрийн аяллаараа бүх орчлонгийн утгыг өөрчилнө. Эдгээр ертөнцүүд хоорондоо ялгаатай боловч өөр өөрийн гэсэн гайхамшигтай түүхүүдийг өгүүлдэг. Би бол Rhythm Mediator. Эдгээр ертөнцүүдийн хоорондоо гүүр болгогч нэгэн. Хэрвээ чи шинэ өнцөг рүү харахад бэлэн бол бидний аялал яг одоо эхэлж байна. Луунууд. Бусад зохиолын луунуудыг бодвол тэд ердийн аимшигт аратан байгаас гадна ухаалаг, залжин, нарийн сэтгэх чадвартай. Бие бэлдрийн хувьд хүчрэхэг урт настай бөгөөд нэвтэршгүй хайсаар бүрхэгдсэн учраас бараг гэмтэлшгүй амьтад байв. Эдгээр хайрсны тэдний бүх биеийг бүрхэж байсан бөгөөд зөвхөн хэвлийн доод хэсэг нь сул тал болж үлддэг байжээ. Луунууд мөн эрдэнэс хураагчд бөгөөд аалдаа үнэт зүйлд хэд шунсан байдаг. Тэд ихэвчлэн өөрсдийн овоосон эрдэнсийн дээр хэвтэж байгаа байдлаар дүрслэгддэг. Гэсэн хэдий ч тэдний мөн чанар нь эрдэнэс эзэмшихээс илүүтэйгээр түүнийг хулгайлахад чиглэдэг байв. Тэд бусдын үнэт зүйлсийг булаан авах, дээрэмтгээс таашаал авдаг байсан бөгөөд эзэнгүй эрдэнэс олж авахыг илүүд үздэггүй ээжээ. Тоорон овгон шээлд луунууд өөрсдөө бүтээж чаддгүй ч эрдэнсийн үн цэнийг ялгаж чаддаг гэж дурдсан байдаг. Луунууд догшин зан, уур хилэнгэрээ алдартай бөгөөд энэ нэхвчлэн газар нутаг болон оршин суугчдад хэмжээшгүй их суурил авчирдаг. Луунууд ягаад алтанд тийм их шундаг нь тодорхойгүй ч хоол хүнс болон алт хоёрын хооронд сонголт хийхэд тэд ихэвчлэн алтыг илүүд үздэгээр тайлбарлагддаг. Иймээс тэд хэдэн 10 жил, бараг хэдэн 100 жилч идэхгүй, магадгүй уухгүйгээр амьдрах чадвартай. Үүнээс үзэхэд луунууд амьдралынхаа хүчийг эрдэнийн чулуу, үнэ зүйлсээс авдаг байж болох. Эсбүгээс тэд ердөө маш удаан бодисын солилцоотой. Мөлхөгч амьтдын адил биетэй байх боломжтой юм. Хэрв ямар нэгэн аюул занал байхгүй бол луу бараг мөнх амьдрах боломжтой гэж үзэж болно. Ямар ч байсан дундад ертөнцийн луунууд маш удаан насалтгаараа алдартай. Луугийн амьдралын мөчлөгийн талаар мэдэгдэж буй цөөн мэдээллийн нэг нь Глаурангтай холбоотой. Луунуудын эцэг Глауранг өсвөр наснд хүрэхэд 100 жил, бүрэн нас бий гүйцэхэд дахин 200 жил зарцуулсан. Түүний өсвөр наснд хүртэлх хугацаанд хайрсан тимч нэвтэршгүй байгаагүй. Босод луунууд ижил төстэй амьдралын мөчлөгтэй хэсэг нь тодорхойгүй. Луунуудтай таралцсан түүхүүдээс харахад тэд нийтлэг хэлээр ярьж чаддаг нь харагддаг. Луунууд мөн ховслох чадвартай бөгөөд хохирогчдоо гипнозын байдалд оруулах, мөн тодорхой хэмжээнд дуу хоолойгоор удирдах зэргээр нөлөөлж чаддаг байна. Энэ чадварыг мөн сэтгэл зүйн хувьд нөлөөлөхөд ашиглаж, тухайн хүний дотоод зөрчлийг өдөж, оюун санааг нь өмөлж чадна. Лууны эрдэнсийн сан мөн энэ төрлийн сэтгэл зүйн нөлөө ятгалын нэг хэсэг болдог. Энэ хүмүүсийг лууны эрдэнсийг хүсгэд хүргэж, шунхай байдлыг нь нэмэгдүүлдэг. Луу өгсөний дараа түүний эрдэнсийн төлөө маргаан тэмцэл үүсгэх нь илбэг байна. Луунууд бусад ард түмний дунд зөрчилөө тэмцэл үүсгэхэд илт таашаал авдаг байсан ч тэд бас оньсойгоо тааварт дуртай байж. Тэд хэдэн цагаар ч оньсойг бодож чаддаг байв. Иймээс луутай харилцах хамгийн тохиромжтой арга нь оньсойгоо давхар утгатай яриа байдаг. Энэ ярьж буй хүнд шууд худал хэлэхгүй, мөн шууд үннийг хэлэхгүй байх боломжийг олгодог. Хоббит зохиолд Билбо багс Смаugтай ярилцахдаа оньсог болон давхар утгатай үгсийг ашиглаж түүнийг хөгжөөж догшохгүй байхад нь нөлөөлсөн. Луунууд мөн маш хурц үнэрлэх мэдрэмжтэй гэдгээрээ алдартай. Билбо Смаugтай уулзах үед Смаug Билбо одоо сууж явсан морины үнэртэй байна гэж хэлсэн. Энэ нь Билбо одоочуудтай хамт байсан гэдгийг үнрээр нь мэдэрсэн гэсэн үг. Гэвч Смаug өмнө хоббиттой таарч байгаагүй тул Билбо яг ямар амтан болохыг тодорхойлж чадаагүй. Лууны үнэрлэх чадварыг тодорхойлоход Смаug Билбог эрх мэдлийн бөгжийг зүүж үл үзэгдэх болсон байсан ч түүний байршлыг илрүүлж чадсан. Тэр үүнийг агаарын хөдөлгөөн болон үнрээр нь мэдсэн юм. Өөрсдөө болон эрдэнэсээ хамгаалахын тулд луунууд нэгнүүдээ хагас нээлттэй унтдаг гэж ярьдаг.
Луугийн өөрийгөө хамгаалахаа гол хэрэгсэл нь нэвтэршгүй хайрсан бүрхүүл юм. Тэдний хайрсаа бараг бүх төрлийн зэвсэгт гэмтшгүй байдаг. Гэвч энэ хайрсаа бүрэн хүчээ авах хүртэл урт хугацаанд ургадаг. Үнэт металл болох материал нь бат бөх чанараараа лууны хайрстай төсдөж хамаагүй хөнгөн гэж үздэг. Хайрсны ачаар луунууд биеийнхээ бараг бүх хэсгээр хамгаалагдсан байдаг. Харин хамгаалтгүй сул тал нь хэвлийн доод зөөлөн хэсэг юм. Тулаанд энэ хэсгийг онилж давталдаг байна. Гэхдээ Смагийн хувьд энэ сул талыг ашиглах боломжгүй байсан. Учир нь тэр Lonely Mountain маш удаан эрдэнсийнхээ дээр хэвтсэн учраас түүний наалдамхай хэвлийд эрдэнэс үнэнд металлууд наалдаж бараг бүх бие нь хамгаалагдсан байв. Глауранг мөн маш аимшигтай үнээр гаргадаг гэдгээрээ алдартай байсан. Түүний цуснд бусдад хортой нөлөө үзүүлэх шинж чанар байсан. Энэ шинж чанар бүх луунд байдаг эсэх нь тодорхойгүй. Гэвч Hobbit зохиолд одоочууд Lonely Mountain байхдаа Смаг удаан хугацаанд тэнд орсноос үүдэлтэй муухай үнэрийг гомдлон дурдсан байдаг. Лууны гал хэр халуун байдаг талаар тодорхой хэмжүүрүүд байхгүй ч хүчний бүгжнүүдийг хүртэл хайлуулж чаддаг нь мэдэгдсэн. Үүнийг одоочууд төгсөн далайн бүгжний дөрвийг нь лууны гал устгаснаас харж байна. Харин эрх мэдлийн бүгжийн тухайд Гэндальф ямар ч луу түүнийг хайлуулж чадахгүй гэж хэлсэн. Хамгийн хүчрхэг луу болох хар анкологч эрх мэдлийн бүгжийг хайлуулж дийлэхгүй байсан гэдэг. Аимшигтай атлаа биширмээр амьтад болох луу. Дундад ертөнцийн эртний хүчрхэг бас ухаалаг амьтад байна. Тэдний гарал үүслийн талаараа тойлкны бичсэн тодорхой нэгэн их сурвалж байдаггүй ч Морготтой холбоотойгоор бий болсон баттай юм. Луунууд бүгжний эзэн болон Хоббитын үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө оршин байсан. Тэд 1-р эрнээс 3-р эрен хүртэл дундад ертөнцид амьдарч байсан бөгөөд үүнээс ч өмнө оршиж байсан байж магадгүй. 1-р эрэнд Моргот дайнд ашиглахын тулд луунуудыг үржүүлэн бий болгосон. Тэдний дундаас дундад ертөнцид мэдэгдсэн анхных нь Глауранг гэх луу байв. Түүнийг луунуудын эзэг гэж нэрлэдэг бөгөөд Моргот Глаурангийг War of Javis ялангуяа 4-5 дахь тулдаанд ашигласан. Глауранг болон Морготын бий болгосон босод луунууд байглаасаа үржих чадвартай байж. Глаурангийн дараах луунууд ихэвчлэн эрдэнэ цуглуулагчд байсан. 2-р болон 3-р эрэнд тэдний хамгийн их хохироосон төрөл зүйл нь одоочуд байв. Учир нь луунууд эрдэнсийг нь булан эзэлдэг байжээ. Тэдний дунд Ската мөн Смог зэрэг алдартай луунууд байсан. Эдгээр луунууд одоочуудын хаант улсуудыг давталж баялгийг нь булан авдаг байв. Хоббитын үйл явдлын үеэр 3-р эрэнд Смог үгсний дараа луунууд устсан гэхээ түгээмэл ойлголт бий. Гэвч Гэндальф гал үлээгч луунуудын төрөл угсаа богжны дайны үед хүртэл оршин байсан гэж таамагладаг. Тэр мөн илүү сул дорой төрөл зүйлүүд амьд үлдсэн байж магадгүй гэж дурдсан. Үүнээс үзүүлээд 4-р эренч зарим луу амьд үлдсэн байх боломжтой. Луунуудын гарал үүсэл яг хэрхэн үүссэн талаар зарим нэгэн таамагуд байдаг бөгөөд тэдгээрээс дурдвал. Моргот энгийн амьтдыг өөрчилж хүчрхэг луунууд болгосон гих таамаг. Энэ нь оркууд болон тодорхой хэмжээнд файл бейстэд хийсэнтэй төстэй гэж тайлбарладаг. Гэвч энэ таамаг зарим асуудалтай тулгардаг. Жишээлбэл луунууд дундад газрын янз бүрийн хэлүүдийг ойлгож чаддаг бөгөөд онцлог тааварт дуртай байдаг нь онцлог зүйл юм. Луунууд маш залжин, ухаалаг учраас тулааныг удирдах чадвартай. Мөн тэд лууны шид ашиглан бусдыг гипнозын байдалд оруулж чаддаг. Үүнээс гадна луунууд хараал болон шидийн хүч хэрэглэж чаддаг нь тэднийг зүгээр нэг өөрчлөгдсөн амьтад бас илүү нарийн хүчрхэг оюун ухаантай оршихуй гэдгийг харуулж байгаа юм. Удаах таамаг нь луунуудын тухай бусад олон таамагаас ялгаатай. Уг онлоор бол луунууд балрагуудын адил эртний анхдагч сүнснүүд бөгөөд аимшигт луу хэлбэрийг авсан оршихуй гэж үздэг. Майерууд бие махбодын хэлбэр авч чаддаг нь аль хэдийн каноноор батлагдсан зүйлс юм. Үүнийг Морготын балрагууд болон хүний дүрийг авсан 5 шиттэн дээр харж байна. Гэвч энэ онолд хэд хэдэн асуудал бий. Эдгээрийн нэг нь луунууд бүгд 1-р эрэнд нэгэн зэрэг төрсөн эсвэл бүтээгдсэн гэсэн санаа юм. Энэ нь уур хилэнгийн дайны дараалал бий болсон Смогийн тухай мэдэгдэж буй баримттай шууд зурчилддаг. Луунууд нь Wethred Heath гэх газар үүсдэг байсан. Тэд зүгээр нэг маяр байхаас өөр шин чанартай илтгэн. Үүнээс үүдэлтэй нэг салаа онлоор луунууд өөрсдөө маяр биш, харин махбодтой хэлбэр авсан маярын удам гэж үздэг. Энэ нь Гэндальфын дурдсан нэргүй амьтадтай төстэй бөгөөд Шилоп шиг оршихуйтай адилтгагддаг. Шилоп нь маяр болох өнгөлянт болон Азнуудын уруудан байсан билээ. Дундад ертөнцийн зохиолыг судалдаг хүмүүсийн үзэж байгаагаар энэ онол нь хамгийн бодиттой боломжтой тооцогддог. Энэ онолыг батлах нэг үндсэл нь Майер нэг удаа мөлхөгч амьтдын хэлбэр авсан явдал юм. Үүнийг Морготын тушаалаар хийж байсан бөгөөд Саурон ч мөн нэгэн үед ийм хэлбэр авч байжээ. Silmarillionд өгүүлснээр Саурон, Чон, Могоо зэрэг хэлбэрүүдийг авч дараа нь өөрийн дүрийг сонгодог байсан.
Иймээс мөлхөж хэлбэр авсан нэгэн маяар байгалийн мөлхөгч амьтантай үржилд орсноор Глаурангийг үүсгэсэн гэж үздэг. Анхны луу лунуудын эцэг болсон Глауранг нь дараа нь бусад мөлхөгч амьтад болон маяр мөлхөгчтэй нийлж үржилснээр луугийн угсааг өөрөө үргэлжлэн орших чадвартай болгосон гэж үздэг. Луунуудыг дотор нь далавчтай болон далавчхэ гэж ангилдгаас гадна нэмээд дотор нь Fire Drakes, Cold Drakes гэж бас ялгадаг. Мөн нэмэлтээр могоо шиг хэлбэртэй луунууд буюу Serpent-like Dragons гэж бас байдаг байна. Эдгээр ангиллуудад хамаарах дундад газарт нэр болон тодорхой хэмжээнд дурддагддаг 8 луу байдаг. Глауранг нь дундад газарт анх 1-р эртний 260 онд Ангмандаас гарч ирсэн бөгөөд тухайн үедээ бүрэн гүйцэд өсөөгүй залуу луу байв. Гэсэн хэдиж түүний анхны товтлогоо Нолдорыг Ард Галейнээс шахан гаргаж тэднийг Д'Артаньян болон Эрет Витрим руу ухрахад хүргэсэн түүний хүч чадлыг харуулсан эхний үйл явдал болсон. Удалгүй Финган морд харуулчдын хамт давталж Глаурангийг буцаан Ангманд руу шахсан. Моргот түүнийг дутуу бойдсон үедээ ил гарсан дургуйцж дараагийн 200 жилийн турш дахин гарахыг хориглосон байна. 200-ны дараа 1-р эртний 455 онд болсон Дагор Бараглах буюу Battle of the Sudden Flame Глауранг дахин гарч ирэхдээ аль хэдийн өсөж бүрэн хүч чадалтай хүрсэн байв. Тэр Морготын армийг удирдан Ангмандын бүсэлтийг эвдэж Нолдорын хамгаалтыг нураан өргөн удам нутгийг галд шатааж зүтгэсэн. Дараагийн томоохон үйл явдал нь 1-р эртний 452 онд болсон Нарнет Арнадед буюу Battle of the Unnumbered Tears юм. Энэ үед Глауранг тулдаанд оролцож эльфүүд болон хүмүүсийн нэгдсэн армийг буцаахад чухал үүрэг гүйцэтгсэн. Тэр Медрас болон Финган нарын цэргүүдийн дундуур дайран орж тэднийг салган босноос нь тулдааны эргэлтийг шийдсэн үйлдэл болсон. Мөн энэ тулдаанд турган оролцож байсан. Үүний дараа Глауранг Fall of Nargothrond оролцож зөвхөн биеийн хүчээр бас оюун санаанд нөлөөлөх Dragon Spell ашиглан туурын турмбарын амьдралыг гүнзгий сүрэлт хүргэсэн. Тэр туурныг хуурж буруу шийдвэр гаргахад хүргэснээр олон эмнэлтэй үйл явдлуудын эхлэлийг тавьсан юм. Эцэст нь Глаурангийн амьдрал туурын турмбарын гарт дууссан. Туурын түүний ганц сул тал болох хэвлийн хэсгийг ашиглан доороос нь сэлмээр нэвт цоолж Middle-earth-ийн анхны луг устгасан юм. Skata the Worm нь 3-р эртний үед Greymounts орчимд нутаглаж байсан хүчрхэг Cold Drake байв. Тэр гал үлээдэггүй ч хүйтэн амьсгалаараа дайснаас дотор айц төрүүлэх чадвартай байсан бөгөөд тухайн бүс нутагт аюул занал учруулж байжээ. Тэр одоонуудын цуглуулсан эрдэнэсүүдийг булан авч одоочууд болон хүмүүсийн хооронд үйл ялгалцал зөрчил үүсгэхэд хүргэсэн. Skata эцэстээ Frame Ethoid-ийн үдирдэгчийн гарт алагдсан бөгөөд Frame лууг устгасны дараа түүний эрдэнэсийг өөртөө авч улмаар одоочудтай маргаан үүсгэжээ. Тэр Skata-гийн шүдийг одоочудад илгээсэн дарамжил гэж тооцогдсон бөгөөд энэ үйл явдлын дараа Frame өөрөө алагдсан байдаг. Skata-гийн тухай мэдээ баримт хязгаарлагдмал боловч түүний нэр Greymounts орчмын түүхэнд тодорхой улмар үлдээсэн юм. Ancalagon the Black нь 1-р эртний төгсгөл үед War of Writing үеэр гарч ирсэн хамгийн хүчрхэг, хамгийн том далавчтай Fire Drake байв. Түүнийг Morgoth өөрийн сүүлчийн хамгаалтын хүч болгон Ангмандаас гаргасан гэж үздэг. Тэр гарч ирэхдээ ганцаараа биш, бусад далавчтай луунуудыг дагуулan ирсэн бөгөөд энэ өмнө байгаагүй хэмжээний агарын тулдааныг үүсгэсэн. Ancalagon асар том биетэй байсан гэж тодорхой дурддагддаг бөгөөд түүний хүч чадал бусад бүх луунуудаас давж гарсан гэж үздэг. Зарим тайлбаруудад түүний далавчны дэлгэмэл нь уулсын оройг бүрхэх хэмжээтэй байсан гэж дүрсэлдэг. Түүнтэй Эрендэл тэнгэрт тулдаж, Фингалад хөлөг онгоцтойгоо хамт ялсан. Энэ тулдаан удаан үргэлжилсэн гэж үздэг бөгөөд эцэст нь Ancalagon ялагдсан унахдаа Tangrodrim-ийн уулсын орой дээр унаж тэдгэрийг нураасан гэж тэмдэглэсэн байдаг. Ancalagon-ы уналт нь War of Writing төгсгөлийн үе шатанд Morgoth-ийн хүч суларч ялагдалд хүрэх үйл явцыг илүү хурцсан үйл явдлуудын нэг болсон. Үүний дараа Ангманд бүрэн унаж Morgoth баригдсан юм. Смог нь 3-р эртний үед амьдарч байсан хамгийн алдартай далавчтай Fire Drake бөгөөд дундад ертөнцийн сүүл үеийн хамгийн хүчрхэг луунуудын нэгт тооцогддог. Тэр анх Western Heath орчимд бий болсон гэж үздэг бөгөөд хожим баруун тийш хөдөлж Erebor руу давталжээ. 3-р эртний 2770 онд Смог гэнт Erebor болон ойролцоох Dale хот руу давталж
одоочуудын хаант улсыг сүрүүлэн хүмүүсийг хөөн зайлуулсан. Энэ давталгааны үеэр их хэмжээний эрдэнэс эзэмшилтээ авч уулын дотор олон 10 жилийн турш ноёрхсон. Үүнээс хойш Эребор эзэнгүй болж Смог өөрийн эрдэнэсийн дээр хэвтэн амьдардаг болсон. Олон жилийн дараа 3 дугаар эртний 2941 онд Торон Оукшилд тэргүүтээ одоочууд болон Билбо Багнсын аяллаа үеэр Смог дахин сэрсэн. Билбо ууланд нэвтэрч Смогтой шууд нүүр тулан ярилцсан. Лууны зан чанар сул талыг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Удалгүй Смог Эребороос гарч Лэгдаун руу давтлан устгахыг оролцсон. Гэвч хотын хамгаалагч Бардтай Боумэн түүний сул хэсгийг олж хар сумаар онож Смогийг унгаасан. Смогийн үхлийн дараа түүний цуглуулсан эрдэнэс нь Battle of the Five Arms-ийн өмнөх зөрчлийн нэг шалтгаан болж одоочууд хүмүүс болон эльфүүдийн хооронд маргаан үүсгэхэд хүргэсэн юм. Fire Drake of Gondolin эхний эртний төгсгөл үед Fall of Gondolin-ы үед гарч ирсэн галавлагч луунуудын нэгт хамаарна. Эдгээр луунуудыг Morgoth Gondolin-ы нууц хотыг устгах танд ашигласан бөгөөд тухайн үед түүний зэвсэглэлд багтсан хамгийн аимшигтай хүчнүүдийн нэг байв. Gondolin хот руу давтлах үед эдгээр Fire Drakes нь оркууд балраагуудын хамт хотын хамгаалтыг эвдэж гал дөлөөр өргөн хүрээний сүрэл очруулсан. Зарим их сурвалжууд тэднийг зөвхөн амьд амьтад биш мөн металл биетэй эсвэл дайны машинт төстэй хэлбэртэй байсан байж болзошгүй гэж дурддаг. The Book of Lost Tales гардаг эртний хөлбөрүүд дээр үндэслэн ойлголт юм. Gondolin-ы хамгаалагчид тэр дундаа Туар, Actelion, Glorfindel зэрэг бааtruуд эдгээр луунуудын эсрэг тулдсан. Тулдааны явцад зарим Fire Drakes устгагдсан гэж үздэгч тухайн нэг луугийн хувь заяа яг хэн устгасан талаар тодорхой тэмдэглэл үлдээгүй. Fire Drakes-ийн оролцоо нь Gondolin-ы уналтыг түргсгэж эхний эртний төгсгөлд хүрэх үйл явдлын нэг чухал хэсэг болж үлдсэн юм. The Great Caldrake нь 3 дугаар эртний үед Grey Mountains орчимд оршин байсан асар том Caldrake байв. Тэр галавлэдэггүй ч хүйтэн амьсгалаараа дайснаас сулруулж айдас төрүүлэх чадвартай. Тухайн бүс нутагт хамгийн ноцтой аюулуудын нэгт тооцогдож байв. 3 дугаар эртний 2859 онд Угло, Дөрөвний угсааны хаан 1-р Дэйн болон түүний хүү Фрор нарыг өөрсдийнх нь ордны үүдэнд хөнөөсөн Grey Mountains дахь одоочуудын оршин тогтнолд хүчтэй нөлөө үзүүлсэн үйл явдал болсон. Үүний дараагаар хүйтэн луунуудын давталгаа нэмэгдэж одоонуудын ихэнх нь Grey Mountains-ыг орхин зүүн тийшээ шилжин суурьсан. Ингэснээр Iron Hills болон Lonely Mountain Longbeards-ийн гол төвүүд болон хөгжсөн. The Great Caldrake-ийн дараагийн хувь заяа тодорхой үлдээгүй бөгөөд түүний талаархаа мэдээ энэ үйл явдлаас цааш үргэлжлэн тэмдэглэгдээгүй байдаг. Гостер нь Morgoth-ын луунуудын нэг гэж дурддагддаг боловч түүний тухай мэдээлэл маш хязгаарлагдмал байдаг. Түүний нэр нь Noldor-ын хэлэнд Dread Glens буюу аимшигт харц гэсэн утгатай бөгөөд энэ түүний зан чанар нөлөөг илэрхийлсэн нэршил гэж үздэг. Гостер-ийн эхний эртний үед Morgoth-ын бусад луунуудын адил ангманд орчимд бий болсон байх магадaltaй. Гэвч Glorang эсвэл Anglog шиг тодорхой тулалтай үйл явдалтай холбогдсон дурддаггүй тул түүний оролцсон дайнуудын талаар баттай мэдээлэл үлдээгүй. Зарим дараах үеийн их сурвалж тухайлбал Middle Earth Role Playing нэмэлт материалд Гостирийг хойд зүгт орших рүүний орчимд амьдардаг. Улаан нүдтэй цагаан Caldrake байдлаар дүрсэлсэн байдаг. Гэсэн хэдий ч Эдгар нь Толкины үндсэн зохиолоос бус дараах тайлбар өргөдөглүүдэд гардаг тул Гостирийн тухай мэдээ ихэвчлэн нэр болон ерөнхий шин чанарын төвшөнд л дурддагдсан байдаг. Толкины бүтээлүүдэд нэр тодорхой дурддагдсан луунууд цөөн боловч тэдгээрийн оршин тогтнол нь илүү өргөн хүрээний бүрэн тэмдэглэгдээгүй популяц байсныг илтгэх хангалттай үндслүүдийг агуулдаг. Эдгээрийг шууд нэрлэн жигсаадаггүйч олон үйл явдал нөхцөл байдлаас дан байдлаар тодорхойлж болно. Юуны өмнө War of Fright-ийн үеэр Anglog the Black ганцаараа биш бусад далавчтай луунуудын хамт гарч ирсэн гэж тэмдэглэгддэг. Энэ нь тухайн үед далавчтай луунууд аль хэдийн олон тоогоор оршин байсан. Мөн тэднийг зөвхөн нэг эсвэл 2 хувь амьтан гэж үзэх боломжийг харуулдаг. Үүнтэй адил Fall of Gondolin-ы үед Fire Drakes олноор ашиглагдсан тухай дурддагддаг. Зарим их сурвалжид Эдгарыг олон тооны, ялангуяа хэлбэр бүхий луунууд байсан гэж тайлбарсан. Тухайн үед Morgoth-ын луунуудыг системтэйгээр үржүүлсэн. Эсвэл олноор бий болгосон байж болох нөхцөлийг илэрхийлдэг. 1-р эртний төгсгөлд Morgoth ялагдсны дараа бүх луунууд устгагдаагүй. Зарим нь зугтаж, Northern West, Grey Mountains, Western Heath зэрэг бүс нутагт тархан үлдсэн гэж үздэг.
Энэ нь 3 дугаар ярианд луунууд дахин олширч одоонуудын оршин тогтнолд бодит аюул орчуулж байсан нөхцөлтэй нийцдэг. Жишээлбэл Ската болон Great Cold Rex- нь тусгаар нэгж бус. Харин илүү өргөн тархсан бүлгийн төлөөлөл гэж үзэх боломжтой. Мөн тоолкны зарим богино бүтээлүүдэд жишээлбэл The Horde, The Adventure of Tom Bombadilд нэргүй луунууд гарч ирдэг нь луунууд зөвхөн түүхэн онцгой дүр биш. Харин тодорхой хэмжээнд тархсан төрөл зүйл байсныг илэрхийлдэг. Эдгээр бүтээлүүдэд луунуудыг нэгж баатарлаг дайсны түвшнээс гадна илүү ерөнхий, домгийн оршихуй байдлаар дүрссэн байдаг. Эдгээр баримтуудыг нэгтгэн үзвэл нэр нь үлдсэн луунууд нь тухайн цаг үеийн томоохон үйл явдалд оролцсон зөвхөн жишээ бөгөөд бодиттой нь үнээс олон өргөн байсан гэж үзэх үндэслэл бий. Түүнчлэн луунуудын зарим нь тулаанд оролцсон ч нэр нь тэмдэглэгдээгүй. Эсвэл зөвхөн бүлгээр нь дурдгдсан байх магадлал өндөр байдаг.